Ивент тэтгэгч Хас банк. хамгийн гол үгийг гүйцэтгэж байгаа юм биш үү? Чамайг ирээн бо кино санаанд ороод ирээ. Магазин дээр явуулсан. Яагаад ч Янцтай. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? 1170 дугаартай ардын язгуур урлагийн өв уламжлагч Алтаа. За ямар үзүүлбэр үзүүлэх гэж байна? Язгуур өв соёл ямар байдгийг та бүхэндээ үзүүлэх болно. Язгуур урлаг маань уусаас монголчуудын мах цэсэнд нь байдаг тийм. Тийм болохоор л энэ бол монголчуудын ялцч бүгдийг багтаах гэсэн. Монгол хүн ер нь сайн язгуур урлагтай орчин байгаль орчинд ингээд ус төрөнсөн шүү гэдэг бид яаж чадсан маш их хайртай сэтгэл маш их мундаг. Язгуур урлаг гэхээр л нэг морин хуур, хувийн за ингээд биелгээ гэхээр л буурын батлагтай ингээд бүжиглэж болд юм байна. Нэг хүн анзаарч хардгүй л дээ. Бид хамтлагаараа ороод тэр хүмүүст хүрэх юм бол хуур хөгжмийг те хөөмийг гэдэг бүгдийн цогцоор нь бодоод хүмүүс сонирхолтой хэлбэр те бас талхахгүйгээр ингэж хүргэн гэдэг бол маш одоо бидний хувьд бол хийх ёстой маш том зүйл те энэ авьяаслаг монголчууд шоугаар дамжуулаад өөрсдөө сорч үзхэн сацаагаар бүхээр зүйлийг баг ч гэсэн мэдрүүлвэл те маш олон үзэгчтэй байдаг. Үүгээрээ дамжуулах хүмүүст хүргэе гэсэн санаас Амжилт хүсье.
ямар сайхан бүтээл тоглож вэ? Ямар утга санаа илэрхийлвэ? Энэ дуу маань Монгол хүмүүс сайн мэднэ. Халимгийн алдарт хүмүүс цагаан цагийн дуулсан ээж минь хэмээх уран бүтээлийг хамтлагтаараа найруулан тоглосон байгаа. Та хэр удаан тоглож байгаа? Бид 5 жил хамтдаа тоглож байгаа. Авьяаслаг монголчуудын тайз гэдэг бол та бүхэнд бас л нэгэн өөр ертөнцийг бас нээж өгч байгаа гэж би бас итгэж байгаа. За сэтгэлээ сонсъё шүгчтэйхаа чимгээгч. За бид чинь үнэхээр л нэг язгууртаа өгдөөдтэй түмэн арт түмэн юм да гэдгийг та нарыг хараад бүр ч илүү ойлгох шиг үнэхээр нэг Монгол нүнжиг гэж та нараас л харагдаж байна да. Баярлалаа. Та нар өөрсдийнхээ найруулгаар өөрчилсөн байна. Дээрээс нь биелгээ хийсэн. Биелгээ хийсэн хоёр бол ахтай хоёр уу? Ахтай хоёр. Ихэр биш юм уу? Ахтай хоёр. Манай хамтлагийн бас нэг онцлог нь болохоор 3-аас 12 үеийн өв боломжлол тасраагүй гэдгээрээ бас онцлогтой. Энэ ахтай хоёр байна. Одоо 12 дахь үеийг би биелээч. Гоё надад таалагдсан. Улсынхаа уламжлалын нүүр царай нь болж явдаг улсууд болохоор гадаад харагдах үзмжтэр бол маш сайн ажилласан байна гэж бодож нэлээд бас бодсон байна гэж бодож байна. Маш гоё харагдаж байна. Ганц л юм хэлэхэд жоохон хөгжмийн найруулга дээр өшөө жоохон сонирхолтой юм бас нэмвэл улам сүр орох гэдэг. Жоохон эмоц. Тий. Өшөө нэг жоохон найруулга дээр нэг өшөө нэг гоё юм нэг чинь бүр л гоё болох гэдэг шүү. За одоо ингээд шийдвэрээ сонсох цаг ирлээ. Жимгээгчээс эхлэе. Тэнцлээ. Баярлалаа. Миний удаас тэнцлээ. Баярлалаа. Чука. Ирчгүүч. Тэнцлээ. Баярлалаа. За ингээд мэдээж би бол өөрөө хөгжимчин хүн тийм үү? Ингээд хөгжмийн зэмсэг барьж чадаад дээрэс нь одоо өстой ямар л гэдгийг гайхуулаад өгөх ийм эрчтэй хүчтэй залуусыг би бол бүрэн дүүрэн дэмжин та бүхэн манай шоунд 4 тэнцлээ гэсэн үнэлгээг авч байна. Баярлалаа. Баяр хүргэе. Гадаад юм аим гоё байна. Гадаад юм лээ. Амар сонирх Монгол хүн байдгаа сонирхоор байгаа байхгүй. Энэ үү тий амьтдын нөгөө үзэр ямар гоё байна. Тий. Гоё тий. Үнэхээр язгуурт стил. Кодисэн биш тий. Гоё. Ардын язгуур урлаг өв соёлыг хэдэн үеэрээ өвлөн тээж яваа Алтай хамтлагийн үзүүлбэр шоуны маань тайзыг үнэхээр чимж үзэгч шүүгчдийн сэтгэлийг баясгаж үнэт өв соёлоороо бахархах омогчлыг үзэгч та бүхэнд ч төрүүлсэн бизээ. Алтай хамтлагийнхантаа дараагийн шатанд нь амжилт хүсье. Та бүхэн энэ болон бусад сонирхолтой үзүүлбэрүүдийг цаг тухайд нь үзхийг хүсэх юм бол Авьяаслаг монголчууд шоуны YouTube суугч нэг дээр